Оройн дөрөв үзэгчтэй. За өнгөрч байгаа 7 хоногт Монгол улсын төдийгүй олон улсын түвшинд анхаарал татсан гол сэдвийн нэг бол Монгол улсын ерөнхийлөгч Баттулгын 2 дугаар сарын 27-ны өдөр бүгд найрамдах Хятад улсад хийсэн айлчлал байлаа. За айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзалт хэлэлцээ хийж, за Монгол улс 30 мянган толгой хонь хандивуулахар боллоо. За энэ удаагийн уулзалт бол хоёр улсын төрийн тэргүүний 5 дахь удаагийн уулзалт. За энэ айлчлал хэрэгжснээрээ Монгол улсын ерөнхийлөгч коронавирусны халдвар дэгдснээс хойш Хятад улсад айлчилсан анхны гадаад улсын төрийн тэргүүн болж байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн баттгахад чухал түлхэц болсон гэж албаныхан дүгнэж байна. Монгол улсын ерөнхийлөгч уулзалтын эхэнд Хятад улсад шинэ төрлийн коронавирусны тархалт дэгдэж, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийллээ. Мөн Хятадын ард түмэн коронавирусны тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна гэдэгт итгэж байгаагаа онцлоод, Хятад улсын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл хичээл зүтгэлийн хүчээр вирусны тархалтыг зогсоох нь дэлхийн нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэсэн байна. Монголчууд хүндрэл, бэрхшээл тулгарсан нэгэндээ тусаж дэмждэг ийм ард түмээ. Тэнхлэн явхад тэмээгээр тусалснаас твдэж явхад твнээр тусал гэсэн мөн зөв үг байдаг юм аа. Найрсаг харилцаатай үн мөнхийн хөршийн хуваар Монголын ард түмэн энэхүү үнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Эрхэм ерөнхийлөгч та Монгол улсын уламжлалт цагаан сарын амралтын дараа Хятад улсад айлчилж байгаад бид маш баяртай байна. Өдгөө Хятад улсын засгийн газар ард түмэн шинэ төрлийн коронавирусын эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол улсын засгийн газар ард түмэн бидэнд нандин тусалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж байгааг таны айлчил гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад Монгол хоёр орн бол харилцан тусалдсан, жаргал зовлонгоо хамтдагсан найрсаг хөрш гэдгийг бодтойгоор гэрчлэн харууллаа. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юмаа гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч тэмдэглэжээ. Хятад улс даяар коронавирусны тархалттай тэмцэж байгаа хүнд цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшинтэй хүрснийг нотлож, хөрш орнуудын үлгэр жишээ хамтын ажиллагааг дэлхийд дахин харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнсэн байна. Энэ айлчлалын үеэр Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кучян Монгол улсын ерөнхийлөгч Баттулгад бараалхаж бүгд найрамдах Хятад ард улсад гарсан коронавирусны тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд айлчлан ирж сэтгэлийн дэм өгч байгаад талархал илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотн ажиллах нь альва бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэрэгсэл гэдгийг тэмдэглээд төр засаг болон ард түмний найрсаг харилцааг баттгсан уулзалт боллоо хэмээн дүгнжээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кучян бүгд найрамдах Хятад улсад тэр дундаа Ухаан хотод гарсан шинэ төрлийн коронавирусны тархалтыг зогсоохын тулд засгийн газар нь нээлттэй ил тод тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч байгаа. Цаашид тархалтыг хяналтанд оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг илэрхийлжээ. Мөн тэрээр цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шин түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгааг тэмдэглэжээ. За Монгол улсын ерөнхийлөгч Баттулгын өмнөд хөрш бүгд найрамдах Хятад улсад хийсэн айлчлалын гадаад харилцаанд үзүүлэх үр нөлөөлөл ач холбогдлын талаар судлаачтай ярилцах гэж байна. За нэгдүгээр студид онц бөгөөд бүр ирэх дэлчин Батбаяр, хоёрдугаар студид Хятад судлаач Сумья нарыг ураад байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байна. За онц бөгөөд бүр ирэх дэлчин Батбаярын хувьд та бүгд найрамдах Хятад улсад элчин зөвлөхөөр ажиллаж байсны хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын зорилго ач холбогдлыг ер нь хэрхэн харж байна? Тэгэхээр юуны өмнө ийм айлчлалыг зохион байгуулахад бас амаргүй л дээ. Онцгой нөхцөл байдалд түргэн хугацаанд гадаад харилцааны яамд ажиллаж байсны хувьд бол ийм төрлийн айлчлалыг ийм түргэн хугацаанд зохион байгуулна гэдэг бол бас гадаад харилцааны яам элчин сайдын яамдын
маш чадварлаг ажлын үр дүн гэж харж байна. За хоёрдугаарт олон улсын харилцаанд smart diplomacy гэсэн ойлголт байдаг л да. Өөрөөр хэлбэл ухаалаг тийм бүтээлч дипломаси одоо дипломатын алхам гэж. Тэгэхээр энэ саяын одоо манай Монгол улсын ерөнхийлөгчийн өмнө төрж тийсэн айлчлалыг үнэхээр бас цаг үе явуулсан ухаалаг бүтээлч дипломат алхам байна гэж харж байна. За зөвхөн манай зарим хэвлэл мэдээллийн сайтууд бас манай ерөнхийлөгчийн айлчлалыг 1972 онд Америкийн ерөнхийлөгч Никсний хятадын айлчлалтай харьцуулсан байл л дээ. Энэ бол арай бас хэтрүүлэг. Арайч бас одоо Никсний айлчлал бол бас их гүрнүүдийн харилцааны тийм онцгой цаг байсан цаг үеийн айлчлал. онцгой цаг үед болсон айлчлал. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлал бол ерөнхийлөгч болсноос хойш 5 дахь удаагийн одоо уулзалт боллоо. Тэгэхээр хөрш оронтой байнгын дээд хэмжээний уулзалтын давтамж аль болох олон байх тусмаа сайн байдаг. Тэр тусмаа ийм одоо хөрш оронд маань онцгой ийм халдварт өвчин тархсан онцгой нөхцөл байдалд Монгол улсын ерөнхийлөгч айлчилж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж за энэ одоо халдварт өвчнөдөө бас хамтран тэмцэх талаар санал солилцож ирсэн нь бол улс төрийн ач холбогдолтой айлчлал боллоо гэж харж байна. За сумья судлаачийн хувьд Монгол улсын ерөнхийлөгчийн өмнө төршид хийсэн энэ айлчлалыг онцгой үед онцгой нөхцөлд хэрэгжлээ гэж хэвлүүд бичиж мэдээлж байна л да. Тэгэхээр судлаачийн өнцгөөс ер нь цагаа олсон айлчлал гэж харж болох уу? Энийг бол одоо Монгол улсын мөнхийн хөрш бүгд найрамдах хятад улсад айлчилж байгаа байдал нь өөрөө бас сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж байна гэж харж байна. Бүгд найрамдах хятад улсад бас их онцгой нөхцөл байдал ялцгүй. За Монгол улсын хувьд бол одоо бүгд найрамдах хятад улстай ээж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Хятад улс бол Монгол улсын худалдаа эдийн засгийн гол түншүүдийн нэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ айлчлалаар улс төрийн харилцан итгэлцэлийг улам ихчүүлэхээс гадна цаашид эдийн засгийн харилцаагаа улам идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй яриа хэлэлцээ хийгдсэн болов. Зүгээр ил тавигдсан одоо хятад болон Монгол гадаад хэвлэлүүдийн мэдээднээс харж байхад Монгол улс бол 3 сарын 2-нд гэхэд одоо нүүрс болон уулуурхайн эрдэс бүтээгдэхүүнээ хятад руу экспортлж эхэлнэ гэсэн байхад айлчилж ирсний дараа дахин 2-7 хоногор сунгаж одоо 3 сарын 15-наас эхэлж одоо нүүрс болон түүхийд бүгд найрамдах хятад улсад экспортлохоор болсон байна. Энэ бол хүний эрүүл мэнд амь настай холбоотой зүйл тул энэ дээр бас хоёр талаас бас анхаарч бас энийг хойшлуулж байна гэж бас харж байна. Бас нэг өнцг нь бол яг Монгол улсын ерөнхийлөгч сайн ажиллахдаа Шижинпинд ороод Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандуулахаар болсон. Энэ бол нэгдүгээрт яг айл хүний амныг Монгол улс өөрөө бас мал аж ахуй ихтэй улс байгаа. Тийм учраас өөрийнхөө байгаа нөөц болцоогоор бас хэд улсад тусламж хандив өгч яана гэж харж байна. Энэ бол яг цаашдаа бол эдийн засгийн бас нэг том хамтын ажиллагаа эхлүүлж байна гэж миний зүгээс харж байна. Иргэдийн хувьд бол бас 30 мянган хон маань яг зах зээлийн үнэлгээгээр өнөөдөр хэрэг хэмжээний тусламж болж очих вэ гэдэг дээр бас анхаарч ах шиг байна. Ер нь зах зээлийн үнэлгээ нь хэд орчим байх боломжтой вэ? Зах зээлийн үнэлгээ хятад одоо ойролцоогоор 1000-аас 2000 юань гэдэг энэ ойролцоогоор одоо саяны 30 мянган толгой хонь бог мал гэж тооцвол ойролцоогоор нэг 60 сая юаны тусламжийг сая үзүүлж байна гэж харж байна. Энэ ойролцоогоор доллараар ирвэл бараг нэг 8-9 сая доллар Монгол улсын зүгээс Монголын ард түмний зүгээс одоо бүгд найрамдах хятад улсад хандуулж байна гэж. Хятадын хувьд бол яг зүгээр мөнгө бол бас тийм чухал зүйл биш. Яг хэрэгтэй үед хэрэгтэй тусламж одоо хоол хүнсний зүйлийг одоо Монгол улс хоол хүнс болоод ийм зүйлийг одоо бүгд найрамдах хятад улсад тусламж үзүүлж байгаа нь өөрөө бас их энэ эв санаа нэг айл хүний амь нэг гэдэг зүйлийг бас энд илэрхийлж байна гэж харж байна. Хятад улс бол бас одоо дэлхийн нөлөө бүхий улсуудын нэг. Тэгэхээр Монгол улс Хятад улстай 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн хилцээр байгуулсан. Тэгээд
ерөнхийлөгч болон одоо яг ийм нөхцөл байдалд одоо бүгд найрамдах Хятад улсыг олон улсын тавцанд дэмжиж байгаа энэ байдал нь бол өөрөө бас их чухал онцлогчтой зүйл. Энийг ч бас Хятад улс анхаарч үзэж байгаа байх гэж миний зүгээс харж байна. Энэ үднээс харуул одоо хоёр улсын төрийн тэргүүн бас олон улсын тавцанд бас хоёр талын уулзалт хийж байгаа давтамж бас өөрөө их нэмэгдэж байгаа нь энэ хоёр улсын харилцаа бас өндөр түвшинд явахыг бас илтгэж байна гэж миний зүгээс харж байна. За Элчин сайд Батбаярын хувьд хэвлэл мэдээллээр бас гадаад бодлого геополитикийн хувьд сайн нүүдэл боллоо гэсэн юм агуулгатай мэдээллүүд бол гарч байна л да. Тэгэхээр та үүнд ер нь ямар тайлбар хийх вэ? Тийм, геополитикийн үүднээс, түүхийн үүднээс аваад үзвэл бас Монгол улс хөрш орнуудаа бусад одоо найрамдалт харилцаатай орнуудаа эд материалын тусам тэр тусмаа мал адуу мал бог мал бэлгэлж ирсэн юм түүхэн туршлага бий л дээ. Тухайлбал одоо Вьетнамын дайны үед Вьетнамын ард түмэнд 100 мянган толгой мал бэлгэлж байсан. За хэдийгээр тэр үед одоо бас Вьетнамд халуун өгчөн уураас болтой учраас 15 мянган толгой мал нь хөрсөн байдаг. Бусдын нь бол одоо дараа нь мөнгө хэлбэрээр өгсөн. За түүнээс гадна бүгд найрамд Хятадд тусчсан 50-ад онд бас адуу нийлүүлж байсан туршлага бий. За дэлхийн 2 дугаар дайны үед мэдээж бид хойд хөрш зөвлбод улсад хагас сая адуу бэлгэлсэн энэ түүхэн одоо ач холбогдолтой ийм туршлага байдаг. Тэгэхээр бол энэ бол бас Монгол улсын гадаад харилцааны түүхэнд бол Үе давтагддаг ийм одоо бас жишээ гэж хэлж болох юм. Тийм учраас саяын одоо Монгол улсын ерөнхийлөгчийн өмнө төрших ард түмэнд үзүүлж байгаа энэ бог малаар 30 мянган толгой бог малаар үзүүлж байгаа тусламжийг бас ийм онцгой цаг үед үзүүлж байгаа чин сэтгэлийн одоо халуун сэтгэлийн ийм тусламжаа гэж Хятадын ард түмэн хүлээж авч явах шиг байна. Тэгэхээр Хятадын тэр нийгмийн сүлжээний Weibo гэдэг сүлжээд одоо миний харснаар бол 56 сая хүн энэ Монголын хандивын тухай мэдээг уншлаа гэсэн ийм мэдээ бас явж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн Хятадын одоо удирдагч засгийн газар төдийгүй бүх жирийн Хятад ард түмэнд хүржээ гэж харагдаж байна. Тийм геополитикийн хувьд бол бид одоо мөнхийн хоёр хөрштэй. Тийм учраас бид хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах юм бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл бид бас түүхээс авсан сургамжч байдаг. Одоо хоёр хөршийнхөө нэгэнтэй нь одоо холбоотны харилцаатай байсан 60-аас 90 оны хооронд 90 оноос хойш бид хоёр хөрштэйгээ тэнцвэртэй ийм стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Тэгэхээр энэ утгаараа бол саяын айлчил, саяын одоо бас гадаад харилцааны нүүдэл бол ухаалаг тийм бүтээлч нүүдэл боллоо гэсэн бас өнцгөөс харж байна. Энэ олон улсын харилцаанд зөөлөн хүчний бодлого бол маш чухал өргөтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо эдийн засгийн хүч чадал, цэргийн хүч чадлаас гадна зөөлөн хүч, ард түмний харилцан ойлголцол, тухайн ард түмэнд бас хандж байгаа сэтгэлийн илэрхийлэл энэ одоо зөөлөн хүчний бодлого бол их чухал өргөтэй л дээ. Тэр утгаараа Монгол улсын одоо дипломат харилцааны түүхийг аваад үзэх юм бол 20 дугаар зууныхаа түүхэнд 3-аас 4 удаа бас анд нөхдөд найрамдалт орнуудаа чин сэтгэлийн ард түмний тийм халуун тусламж үзүүлж байсан. Туршлагууд бий. Дэлхийн 2 дугаар дайны үед зөвлбод улсад үзүүлж байсан. За Солонгосын дайны үед Солонгосын ард түмэнд бас үзүүлж байсан. Вьетнамын дайны үед Вьетнамын ард түмэнд 1950-ад онд Монгол Хятадын харилцаа, найрамдалт харилцааны үед бас Хятадын ард түмэнд адуу малаар тусалж байсан. Ийм сайхан жишээнүүд байна л да. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Хятад улсын дарга Ши Жинпиний одоо аавынх нь өмнө нь одоо Монгол улсын элчин сайдын яаманд одоо уулзалт хийж байсан ийм одоо гэрэл зургийг үзүүлсэн нь бас нэг талаараа илүү их эерэг одоо ойлголтыг бас төрүүлэх шиг боллоо. Тэгэхээр сумын асуудлаачийн хувьд бол Хятадын ард түмэн ер нь энэ үйл явдал дээр ямар хуу байр суурьтай бодолтой байна вэ? Хоёр удирдагчийн хувьд бол одоо хувь харилцааны хувьд бол одоо та бүхэн мэднэ. Путин, Ши Жинпин жишээ нь одоо өнгөрсөн онд одоо хамт Банш
банш чимхэж байгаа жишээний мөн Путин Туркийн ерөнхийлөгч Эрдогантай одоо бас маружин хамт идэж алхаж байгаа ч юм уу ийм жишээнүүд бас одоо энэ жишээнүүд байдаг. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бас нэлээд ухаалаг бас онцгой бас нэг зүйлийг гаргаж ирсэн. Одоо архиваасаа бас 1959 оны нөгөө шарав элчин сайдын үеийн тухайн үед одоо Ши Цзиньпиний аав бол Ши Жүншин бол одоо Гүү Мишужан буюу одоо Хятадын төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хийж ирсэн. Шадар сайдын төвшний тийм ранктай тийм хүн байсан. Бараг 12 жил тухайн албыг хашсан тийм хүн байгаа. Тэгээд энэ хүнтэй уулзж ирсэн одоо бас зургийг бас биелүүлж бас одоо хоёр хуу өдөртөгчийн бас одоо харилцааг бас хөгжүүлэхэд бас нэлээд тийм сонирхолтой байдлаар харуулсан тийм зүйл үйлдэл болсон. Тэгээд Хятадын талч гэсэн бас одоо хамтдаа энэ хүнд үеийг туулъя. Хамтдаа бас одоо нэг нэгнийхээ бас одоо нэг нэгнээ түшиж бас хамтдаа энэ хүндрэл үйл явдлыг бас даван туулъя гэж бас илэрхийлсэн байгаа. Энэ бол одоо бас дэлхийн бас нөлөө бүхэн улстай Монгол улс бас зөв харилцаж байгааг мөн Монгол улс бас мөнхийн хөрштэй бас өөрийн сэтгэлээр ингээ хандж байгааг бас илэрхийлж байна гэж миний зүгээс харж байна. Олон улсын хэвлэлүүдээр ялангуяа одоо олон улсын шинжээч, тоймчдын хувьд ер нь Монгол улсын ерөнхийлөгчийн энэ айлчилтай холбоотой ямар мэдээллүүдийг илүү онцолж байна вэ? Сумын судлаач юу? Миний хувьд харж байгаагаар бол одоо Монгол улсын ерөнхийлөгч бас одоо бас их онцлогтойгоор бас энийг хийж яана гэж миний зүгээс харж байна. Одоо 2 сарын 27-нд айлчлангуудаа буцаж ирээд өөрийн дагалдаж явсан одоо албан тушаалтангуудтай карантинд орж одоо бас одоо дэлхийн олон улсад бас одоо үлгэр жишээ байдлаар одоо бас энэ одоо үйл явцыг харж үйл явцыг бас одоо үлгэр жишээ болж байна л гэж миний зүгээс харж байна. Яг тэгвэл одоо дэлхийн олон улс бас бүгд найрамд Хятад улс руу бас зорчихгүй байна. Монгол улсын анхны ерөнхийлөгч зориглон бас очиод буцаж ирээд бас одоо дүрм журмаа дагаж улсын онцгой комиссийн бас дүрм журм шийдвэрийг дагаж бас одоо ингээ 14 хоног карантинлагдахаар болсон байна. Энэ бол бас одоо дэлхийн олон улсад бас одоо бас юм цаашаагаар тийм жишг болж байна гэж миний зүгээс харж байна. Ер нь бол бас дэлхийн хэл мэдээллийн агентлагууд энэ манай ерөнхийлөгчийн айлчлалын тухай мэдээлж байна л да. Тухайлбал манай Умард хөрш Оросын албаны улсын телевизээр Монголын тухай мэдээ бас хавар гардаг. За энэ 27 оны өдөр 28-ны өдөр бол бас Монгол улсын ерөнхийлөгч өмнөд хөрш бүгд найрамд Хятад улстай айлчлаа. За эргэж ирээд одоо сайн дураар карантинд орлоо гэсэн ийм мэдээг бол онцолж гаргаж байсан. За түүнээс гадна одоо Монголыг судалдаг Канадын, Австралийн бас экспертүүд өөрсдийн Twitter хуудасаар Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын бас онцлог цаг үед боллоо. Тэгэхээр Монгол улс бас ухаалаг дипломат бодлого явуулж байна. Баяр хүргэе гэсэн тийм бас мессежүүд гарч байна. Тэгэхээр бол урдсан дэлхийн нийтийн бас анхааралд өртөж чадлаа гэж харж байна. За бидний урилгыг хүлээж авсан судлаач Сумья Элчин сайд Батбаяр нарт баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Монгол улсын ерөнхийлөгчийн өмнөд хөрш бүгд найрамд Хятад улсад хийсэн айлчилтай холбоотой сэдвээр за 1-р студиэс Элчин сайд Батбаяртай, 2-р студиэс судлаач Сумьятай ярилцлаа. Тойм хөтөлбөр үргэлжилж байна.